Амрыг үзэгчтэй ярилцах цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаард цагдаа ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газрын ахлах мэрэгжилтэн цагдаагийн гушууч Ганбаяр зөрчлийн талаар болон зөрчлийн хуулийн талаар мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Таны энэ өдрийн амрыг ирээ. За амрыг ирээ. Зөрчил гэж ер нь юуг хэлдэг? Зөрчлийн хуулийн ач холбогдол нь юундаа байдгийг энэ талаар бас ярилцлага хийлээ. За Монгол Улсын их хурлаас 2017 онд зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж мөн оны 7 дугаар сараас хэрэгжиж одоо хүртэл мөрдөгдөж байгаа. За зөрчлийн тухай хуульд зөрчил гэдэг нь хууль захиргааны хийн хэмжээний акт зөрчсөн одоо зөрчлийн тухай хууль заасан шийтгэл оногдуулах үйлдэл эсвэлтхүйг зөрчил гэж тодорхойлсон байдаг. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад зөрчлийн нийт хичнээн төрлийн дуудлага мэдээлэл ер нь бүртгэгдсэн. Энийг дундчлаад үзвэл ер нь өдөрт дунджаар хэдэн төрлийн зөрчил бүртгэгддэг. За цагдаагийн байгууллагад 2022 онд 657,650 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 68.5% буюу 450,765 зөрчлийн шинжилгээ дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За тус нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 70.5% нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн, үлдсэн хувь нь орон нутгад үйлдэгдсэн байна. Ерөнхийдөө өдөрт бүртгэж байгаа хоногийн нөхцөл байдлын мэдээс үзэхэд өнөөдрийнхаар авч үзвэл өнөөдөр бол нийт цагдаагийн байгууллагад 1497 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 1208 буюу 80 орчим хувь нь зөвхөн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Иргэдийн ер нь гаргаад байгаа түлхүү үйлдэж байгаа зөрчил нь ер нь яг ямар төрлийн зөрчил байгаа юм бэ? 2022 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн тухай хуулиар шийдвэрлсэн байдал дүн шинжилгээ хийж үзэхэд олон нийтийн газар зөв бусаар бие авч явах, бусдын биед халдах, тийм ээ, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэсэн заалтууд дийлэнх нь зөрчилд бүртгэгдсэн байна. Ер нь зөрчил гэмт хэрэг хоёрын ер нь ялгаа нь юу гэдэг юм болоо? Иргэд маань бас зөрчил гаргачаад түүнийгээ тэр бүр бас мэддэггүй шүү дээ. Зөрчил гэмт хэргийн ялгаа нь гэвэл одоо нийгэмд учруулж байгаа хор уршиг болон аюулаараа, тийм ээ. Тэгэхээр иргэд маань ингэдэг шүү дээ, тийм. Одоо цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалд нь одоо тодорхой иргэн аж ахуйн нэгж байгууллагад та ийм зөрчил гаргасан байна гэд зөрчлийг тайлбарлахад одоо иргэд маань би мэдээгүй, мэдсэнгүү гэдэг, тийм ээ. Одоо мэдээгүй гэх нь одоо тухайн зөрчлөөс одоо чөлөөлөлт үндэслэл болохгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт зөрчлийн дийлэнх хувийг олон нийтийн газар зөв бусаар бие авч явах, тийм ээ. Одоо ил задгаа олон нийтийн газар шүсээ хаях, цэрээ хаях, хог хаях, тамхины ишээ хаях. Одоо иргэд маань энийг өөрөө зөрчил үйлжин гэж мэддэггүй. Одоо энэ зөрчлийн тухай хуулиар одоо зохицуулагдсан байдаг. Мөн тээврийн хэрэгсэл жолоодж явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй. Одоо игнэ байраа буруу эзлэх, эсвэл улсын дугаараа бохирлогдсон зөрчлүүд бол дийлэнхтэй бүртгэгддэг. Энэ дээр маш их арга хэмжээ авагдж байгаа тийм үү. Мөн иргэдэд ингээд анхааруулж хэлэхэд одоо цагдаагийн албаагч одоо иргэнийг зогсоогоод, тийм ээ. За та ингээд ийм зөрчил гаргасан байна гэж тайлбарлаад хэлэхээр би мэдээгүй гэдэг, тийм үү. Одоо тэр мэдээгүй гэх нь одоо зөрчлийн тухай хуулинд заасан шийтгэл албаглалын арга хэмжээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тийм үү, энийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх, тийм үү. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ямар үндэслэлтэйгээр бас явуулдаг юм болоо? За зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын дагуу, тийм ээ, иргэн аж ахуйн нэгж байгууллагын гаргасан өргөдөл гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авна. Мөн цагдаагийн албаагч өөрөө биеэр илрүүлж одоо зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын дагуу 5 хоногийн дотор шалган шийдвэрлэх ийм зохицуултаа. Зарим иргэдийн хувьд өөрсдийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байх бас тохиолдол байдаг. Яг үүн дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч яаж шийдвэрлэж ажилладаг юм болоо? За одоо цагдаагийн эрх бүхий албан тушаалт маань зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохиц журмын дагуу явуулаад одоо зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад шийтгэл оногдуулдаг, тийм үү. За торгуулийн арга хэмжээ авуулна. Тус торгуулийн арга хэмжээг одоо хүлээж авсан шийтгэлийг иргэн аж ахуйн нэгж байгууллага маань 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх, тийм ээ. Одоо биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан маань
одоо харьяа дүүргийн шүүхэд одоо торгуулийн арга хэмжээг баримтлах шийтгэлээр өөрчлөлөх санал хөрвүүлж шийдвэрлүүлдэг. Түрүүн та бас хэлсэн шүү дээ, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дийлэн хувийг зөрчил гомдлын дуудлага мэдээлэл эзэлдэг гэж. Тэгэхээр яг энэ зөрчлийг арилгуулах чиглэлээр, энэ бууруулах чиглэлээр, өрчлөлт сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ер нь ямар ажил арга хэмжээг зохион байгуулж байна вэ? За цагдаагийн байгууллагаас шат тараатайгаар иргэд олон нийтэд нөлөөлөх болон тусгай арга хэмжээ зохион байгуулдаг тийм үү. За сүүлд дурдвал 2022 онд хамгийн сүүлд 12 сард намайг алгас, мөн Нандин бүхнээ хамгаалъя, ансент зэрэг нөлөөлийн арга хэмжээнүүдийг явуулсан. За одоо цаашид мөн тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийг мөн төлөвлөөд зохион байгуулалтын арга хэмжээ авахар ажиллаж байгаа. Гэмт хэрэг зөрчил хоёр нь юугаар ялгаатай гэж байна те. Тэгэхээр одоо нийгэмд үзүүлэх хор аюул, хор уршигаараа өөр байгаа. Тэгээд одоо жишээ татж ярил одоо хоёр иргэн зодолтой нэг хүнийг зодчлоо гэхэд хэрвээ одоо шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд одоо үзүүлээд одоо хөнгөн хүндвтер хүнд гээд гэмтлийн зэргүүд гараад шүү дээ. Хэрвээ гэмтлийн зэрэг гарсан тохиолдолд эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан одоо хууль заалтаар эрүүгийн хуулиар шийдвэрлэгдээд явна. Хэрвээ гэмтлийн зэрэг гараагүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар одоо хүний биед халдах гэдэг зүйл заалтаар шийдвэрлэж явж байгаа. Ярилцлагын хамт төсгөлд бас иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас сэрэмжлүүлэг зөвлөх өгөхгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа хоногийн нөхцөл байдлын мэдээнээс л харахад тийм үү? Бүртгэгдэж байгаа дуудлага мэдээллийн дийлэнх хувийг 50-60% тийм ээ? Зөрчлийн шинжтэй үйл ингээд бүртгэгдээд байгаа. Тийм болохоор иргэд маань одоо хот суурин газар мэдээж нийгэмшилтэй газар амьдарч байгаа. Тийм болохоор хотын соёлоо одоо дүрм журм бусад зүйлсийг одоо өөрсдөө бие даанч судалж мөрдөх тийм үү. Адгийн наазах нь одоо хогийн зэгт хогоо хайчдаг. Одоо нус цэрээ годомж талбайд хаяхгүй. Тэгээд жижигхэн гэлтгүү та бүхэн өөрсдийн гаргаж байгаа үйлдэлийг хянаж одоо хотын соёлд нэгдэж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран оролцох шаардлагатай. Мөн цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа тодорхой төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг өөртөө уншиж танилцсан, мөн хамаатан садан найз нөхөддөө түгээж сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх ажилд бас хамтран оролцохыг уриалж байна. Мэдээлэлсэн баярлалаа. За баярлалаа.